хүчинтэй гэмт хэргийн улмаас бас 9 хүүхэд хохирогч болсон байсан. За тэгээд энэ гэмт хэргийг ерөөсөө огт танихгүй хүн үлддэггүй. Ойр дотны хүмүүс нь бол энэ гэмт хэргийг бол үлдсэн байсан. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баянуулгийн аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх ирээдүйд олгын подкастын дараагийн дугаар эхлэхэд энхүү бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар миний бие Муратбек охтой Батимаг хөтлөгчхийн харин зочноор Баянуулгийн аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Айнаг бол хүүхэд холбогдсон болон хохирсон иргэний талаар бидэнд мэдээлэл өгнө. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Чам ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. Та бидэнд хүүхэд хохирсон болон холбогдсон хэргийн талаар мэдээлэл хүргөөж. За миний би энэ Баянуулгийн аймгийн прокурорын газар цол хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажлын хяналт тавих хяналтын прокуророор ажилладаг. Энийхээ хүрээндээ бол за давхар хүүхэд хохирсон холбогдсон хэрэгт бол дагнан нь бол хяналтаа хэрэгжүүлж ажилладаг. За тэгээд үүнийхээ хүрээнд 2024 оны байдлаар за Баянуулгийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон, за гэмт хэрэгт хүүхэд холбогдсон талаар бол нөхцөл байдлын судалгааг бол хийсэн байгаа. За ингээд тэр нөхцөл байдлын судалгаа хийхэд тухайн онд бол за 41 хэргийн улмаас 47 хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирсон бол 25 хэрэгт 42 хүүхэд бол холбогдсон байсан. Хүүхдүүд их хүчсэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож хохирж болж байгаа юм бол? За хүүхдүүд эхлээд гэмт хэрэгт хохирсон байдлын хувьд бол үзье. За тэгэхэд зам тээврийн ослын улмаас 17 хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирсон бол за бэлгийн эрх чөлөөний халдшгүй байдлын эсрэг буюу за хүчин за эсвэл бэлгийн дор хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн улмаас 9 хүүхэд бол бас хохирсон. За өмнө өмчлөг эрхийн гэмт хэргийн улмаас бас буюу хулгайлах дээрэмт гэмт хэргийн улмаас 9 хүүхэд аяд хөрөнгөөрөө хохирсон бол эсвэргээрээ ихэвчлэн хүүхдүүд хүний эрүүл мэндэд бол халдах буюу за нэгнийхээ эрүүл мэндэд бол гэмтэл учруулах за мөн өмчлөг эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах энэ дундаа бол бусдын орон байр дэлгүүр худалдааны төвд бүл хэсэг бүлгээрээ орж хулгай хийх аль эсвэл насанд хүрсэн хүнтэй хамтраад бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг бол ихэвчлэн бол үйлдсэн байсан. Та сая зам тээврийн ослын улмаас 17 хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирсон гэж дурдсан шүү дээ. Яг хэдэн хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирсон бол? За 2023 онд бол зам тээврийн ослын улмаас 2 хүүхэд амь насаараа хохирсон бол 2024 онд энэ 7-оор бол буюу нэмэгдэж за нийтийн 9 хүүхэд бол энэ зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байсан. Гэтэл улсын хэмжээнд 2024 оны байдлаар зам тээврийн ослын улмаас нийтдээ 59 хүүхэд бол амь насаараа хохирсон. Хохирсон нь бол за манай Монгол улсыг 21 аймаг 9 дүүрэгтэй гэж үзэх юм бол Баянуулгийн аймгийн хувьд бол энэ бол нэлээдгүй өндөр хувийг бол эзэлж байсан. Хүүхэд энэ гэмт хэргийн хохирогч болгоод нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За хүүхэд зам тээврийн ослын улмаас хохирсон шалтгаан нөхцөл нь бол нэлээд хэдэн шалтгаан нөхцлүүд бол ажиглагдсан. За үүнээс гол хэсгийг нь бол мэдээлэх юм бол за эцэг эхчүүд арх согтуурал гундаа нийцүүл хэрэглэсэн үедээ тээврийн эсэрж болоодох эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслээ замын хөдөлгөөнд оролцох за мөн замын хөдөлгөөнд оролцож байхдаа тохирох урдаас урдыг бол хэтрүүлж бол замын хөдөлгөөнд бол оролцох зам тээврийн ослын нуун дарагдуулсны улмаас за тухайн тээврийн эсрэг дотор зорчиж явж исэн зорчигч хүүхдүүдэд бол эмнэлгийн туслан үйлчилгээг бол цаг алдаж бол үзүүлснээр амь насыг бол аврах тийм хугацаа бол бага байдаг. Нөгөө дээгүүр эцэг эхчүүд өөрсдийнхөө энэ тээврийн эзэмших тээврийн хэрэгслийг өөр хүүхдэдээ одоо юу гэдэг унах боломжийг бүрдүүлж өгдөг. Ингэснээр хүүхдүүд зам тээврийн тухайн тээврийн хэрэгсэл жолоодж явж байхдаа зам тээврийн осол гаргасан тохиолдол бол нэлээдгүй байгаа. Үүнээс гадна энэ гэмт хэрэгт бол зам тээврийн ослыг хүүхэд гаргасны улмаас 3 хүүхдийн амь нас ирсэн. Өөрөөр хэлбэл хүүхдүүд зам тээврийн осол гаргаж хүүхдүүдийнхээ амь насыг нэг нөгөөдгийнхээ амь насыг хохироосон тохиолдол 3 тохиолдол нь бол байсан. Таны өгсөн мэдээлэл ингээд анхаарал татсан товар байна л да. Хүчнэх гэмт хэргийн улмаас 9 хүүхэд хохирсон байна. Хүүхдүүд энэ гэмт хэргийн хохирогч болоход яг юу нөлөөлсөн бол? За хүчнэх гэмт хэргийн улмаас бас 9 хүүхэд хохирогч болсон байсан. За тэгээд энэ гэмт хэргийг ерөөсөө огт танихгүй хүн үлддэггүй. Ойр дотны хүмүүс нь бол энэ гэмт хэргийг бол үлдсэн байсан. За хин үлдээд идэм бэ?
шалтгаан нөхцөл нь юу юм бэ гэж бас судлаа үзсэн чинь хөр шалынх нь хүмүүс айл эсвэл аав ээжийнх нь найз нь айл эсвэл аав ээж нь одоо багаас суманд хүүхдээ өөрийнхөө ойр дотны хамаатныдаа бол байлгаж сургах эсвэл сумаас аймгийн төв рүү мөн ялгаагүй өөрийнхөө хамаатныдаа байлгаж сурах явцдаа аав ах наг цах нь энэ гэмт хэргийг бол үйлддэг тийм нөхцөл шалтгаан нөхцөл нь болж исэн. За нөгөө дээгүүр эцэг эхчүүд маань яадаг вэ гэхээр үр хүүхдээ одоо яг өсвөр насны хүн бага насны хүн хүүхдийг гэртээ хараа хяналтгүй ганцаараа ингэ орхих. За нөгөө дээгүүр ахын хүрээнд архитан цогтурах явцнаа аав ээжийнх нь найзууд нь гэрт нь найж явцдаа за хүүхдүүдийг бол хүчирхийлэх эсвэл бэлгийн дур хөслөөс бусаар хангах гэдэг ч юм уу энэ гэмт хэргийг бол үйлддэг. За өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн хоригч нь 100% эцэг эхийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж гардаг. За тэгвэл хэд орчим насны хүүхдүүд энэ бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа юм бол? За хувийн байдлыг нас судлаад үзэхэд за 9 хүүхдээс 4 хүүхэд нь 5-аас 9 насны хүүхдүүд байсан. За дээр хэсэг хүүхдийн 2 хүүхэд нь бол жирэмсэн болсон юм уу хоригч гарсан байна. За тэгвэл бага насны хүүхдүүд их хүчлэн энэ гэмт хэрэг тохиолдож байгаа юм. Тийм яг зөв хэлж байна. Тэгээ бага насны хүүхдүүд нөгөө нэг эцэг эхийнхээ нөгөө хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж өөрөө өөрийгөө хамгаалах чадахгүй нөхцөл байдал үүснээс энэ гэмт хэргийн хоригч болж 50 бага насны хүүхдүүд байсан. Гэмт хэрэг холбогдсон хүүхдүүд нь яг ямар төрлийн ял авсан бол? За гэмт хэрэгт бол нийтдээ бол 47 хүүхэд бол холбогдсон байсан. За тэгээд энэ хүүхэд холбогдсон хэргийг мэдээж шалгаад мөрдөн шалгаажлага явуулаад за эргүүрийг хариуцлага хүлээх насан турш хүүхдүүдэд бол хэргийг одоо шүүх рүү шилжүүлдэг байгаа. За дээр шүүхээс дээр хүүхдүүдээс 2 хүүхдэд нь бол 3 жил 6 сараас 8 жилийн бол 20 хал оногдуулсан бол 8 хүүхдэд бол зорчрохыг хязгаарлахыг бол оногдуулсан байсан. Саяны таны хэлсэнчлэн энэхүү гэмт хэрэгт ер нь эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд ихээр өвдөж байгаа юм байна шүү дээ. Тэгвэл таны зүгээс эцэг эхчүүдэд хандан ямар зөвлөх вэ? За гэмт хэргийн улмаас хогорсон хүүхдүүдийн 50% нь бага насны хүүхэд байсан. За тэгээд энэ 50 хүүхэд маань өөрөө бага насны хүүхдээ шалтгаан өөрөө өөрийгөө хамгаалах чадваргүй мэдээж хэрэг тийм хүүхдүүд байгаа. Ингэн нь болохоор эцэг эхийн хайхрамжгүй болгоомжгүй байдлаас болж энэ хүүхдүүд бол хохирч болж байгаа. Эрүүл мэндийн 8 насаараа хохирч байгаа. Эцэг эхчүүдтэй бол хандаж хэлэхэд за цогтурал хундааны зүйл хэрэгэлсэн үедээ за бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд битгий оролцооч. За замын хөдөлгөөнд оролцохдоо за тохирох хурдыг сонгож яваач. За дээрэс нь өсвөр насны болон бага насны хүүхдээ гэртээ бол ганцаараа ингэ битгий орхиоч тий харгалзан хүнтэйгээр мөн хүүхдүүдэд боловсрал олгож явахдаа олгохдоо холбогдуулж за өөрөө ойр дотныхаа гэрт бол байлгахдаа мэдээж хэрэг санаа сэрэмжтэй байх талаас нь зөвлөөч. Нөгөө дээгүүр гэр орондоо ахуйн харигдaltaй битгий үүсгээч. Эцэг эхчүүдийн хувьд нөгөө тээврийн хэрэгслийг бол үр хүүхдэд тийм ашиглах боломжийг битгий бүрдүүлээч. За зөвшөөрөл битгий олгооч гэж хэлмээр нь. Учир нь юу вэ гэвэл одоо цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хонхны хоёр болж байгаа. Тэр тусмаа 12 дугаар ангийн хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа. Бид нар яадаг вэ гэхээр за ээж би одоо ингээ миний баяр болж байна. Та минь надад машина өгчөөч. За эсвэл ээж нь за одоо миний хүүхдийн ганц баяр нь болж байгаа юм. Чи энэ машиныг унаад яваарай, болгоомжтой яваарай гэж зөвшөөрөл хүртэл болгодог. Ийм нөхцөл байдалтай энэ нөхцөл байдлаас үүдэж за нөгөө баяр нь болж байгаа хүүхдүүд маань яг сэтгэлийн хөөрөлтөөр хэсэг бүлгээрээ олноороо тухайн тээврийн хэрэгсэл сууж нэгэн жолоодож явж явах явцдаа за замын хөдөлгөөний дүрм төрчих тэр дундаа тохирох хурдыг сонгож хэрэглээгүй болмаас зам тээврийн хосол гаргаж бусдынхаа эрүүл мэнд амь наст хохирол учруулахаас гадна за амьдрал ганц тохиох баяраа ар жаргалтайгаар бус хар бараан дурсамжийг битгий бүрдүүлэх боломжийг битгий өгөөч гэж эцэг эхчүүдээс хүсэж байна. Эцсийн ихэд эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд та тээвэрсэл жолоодохдоо бол тохирох хурдыг сонгож явах мөн арх согтурал хундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд бүү зарчаач.
За дээрэс нь нэмж хэлэхэд өөрийн эзэмсэн тээврийн хэрэгслийг үр хүүхдүүд нь жолоодон замын хөдөлгөөнд оролцох боломжийг битгий бүрдүүлээч. Таны хүүхд чинь танаас тээврийн хэрэгслийг чинь гуйсан тохиолдолд битгий зөвшөөрөөч. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэд дагуулan явгнаар зам хөдөлгөөнд оролцохтой гарцтай газараар гарч хөвшөөч. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь буу ганцаараа ингэ орхиоч гэдгийг бол хүсье. Бидний урлагийн хүлээн авах Ирээдүйн Дэлхийн подкастын ээлжид дугаард оролцсон Аяна Хүлэгчтэй баярлалаа. Үзэгчд маань ч гэсэн нэгийг бодож хоёрыг тунгаасан байх гэдэгт би итгэлтэй байна. Эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд бага насны хүүхдээ битгий хараа хяналтгүй орхиорой гэж хүсье. Ирээдүйн Дэлхийн подкастын энэхүү дугаар үгээр өдөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.